5 минутын дараа жүжигчийн төвшнгүүд дээр их байгаараа 5 минутын дараа жүжигчийн төвшнгүүд Уул санд намайг шоолж хөхрөлдөж л байлаа. Тэр улсууд тэр шоолж байсан улсуудын зарим нь энэ хажууханд талигаач болцсон. Биш байна. Монгол улсын гавьяа жүжигчин болоод тайзан дээрээ бас ингээд гарч байна. Ихний тоглолтуудаа хийж байна те. Тэгэхээр сэтгэл ямар вэ? Сайхан алдар цолыг хүртсэндээ бол баяртай байлгүй яах. Ялангуяа ар гэрийн маань их баяртай байгаа. Хамт олон маань их баяртай байгаа. Ер нь манай театр бол залуутсан шүү дээ. Одоо миний бие чинь 25 жил ажиллалаа. Ахмадынхаа тоонд орчлоо. Аль биесээр. Тийм ээ. Тий. Тэгэхээр бид нэр ингээд тэр омгшиж өнгөрч одоо мотлогоо нөгөө залуучуудаа зааж сургах, урайлж дуудах ийм л ажил хийгээл явж байна да. Тий. Миний одоо 25 жилийн түүхэнд миний ажилласан жүжигүүдээс 20-од гол дүр байна. Ажилласан гэх юм тоймгүй олон байна шүү дээ. Гол болон туслах дүрүүд бол байна. Олонний хэсэгт явсан гэдэг ч юм уу. Найруулагчаар ажилласан ч гэдэг ийм уран бүтээл зөндөө байна. За яг гол дүрийн ингээд 20 одоо 20 хүрч байна л да миний жүжигүүдээ. Тэн дундаас миний хамгийн анх 2000 онд энэ театрын тайзнаа Кармен жүжиг төр гол дүрд тоглож байлаа л. Тэр үеийн жүжигчин төвшөөгийн арга барил, аргачлал одоогийн төвшөөгийн арга барил, аргачлал хоёр тэнгэр газар шиг харин ялгаатай. Харин тий. Дөрөс хандж хандлага маань бол яг ижлэг. Тий. Бүх дөрүүдтэй ингээ хайртай байлгүй яах вэ? Миний нэг ярих дуртай юм байдаг. Энэ жүжигчний амплуа гэж нэг юм байдаг юм байна л да. Жүжигчний амплуа гэдэг нь одоо юу гэж хэлэх вэ гэхээр тухайн жүжигчний өөрийгөө илэрхийлэх арга барил гэж хэлж болно тийм ээ. Тэгэхээр энэ амплуа гэдгийн хувьд бол яг одоо метр 93 см өндөртэй. Тэгэл нэг юм уу царайтай нөхөр байнга одоо ингээд нэг эерэг дүрд бол ингээд тэр бол наалтахгүй. Тэгтээ хийж ажиллаж байлаа. Ер нь яг зүгээр хэцүү үе байлаа шүү дээ. Одоо манай театр их сайхан болсон. Би түрүү хэлсэндээ дан залуучууд болсон. Манай театрын дандаа гой гой өндөр залуучуудтай болсон. Одоо манай Дашнам жил байна. Сэргэлэн маань байна. Бат тогтох маань байна. Мөнх Эрдэнэ маань, Ганбат маань. Дандаа сайхан өндөр залуучууд шүү. Майдар Аривжаа маань байна. Тийм биз дээ. Бүсгүүчүүд октод маань ч гэсэн ингээд гой гой биетээ өндөр сайхан зэгзээсэн сайхан жүжигчд манай театраар дүүрэн байна. Намайг анх орж ирж байхад бол байсан мэдээж байлгүй яах. Гэхдээ би ч нэг одоо нөгөө ансамбл эвдэнэ гэдэг шиг тэгэл нэг чигтэй өндөр нөхөр байлаа штэ. Одоо харьцан гайгүй. Нуруу маань сууж байгаа бахал да. Улсын дарамт Эрдэнэ театрын хавар цагийн одоо 25 оны хамгийн анхны уран бүтээл. Тэгээ хайлас модны дор чамааг хүлээнэ гэдэг энэ Южин Анилийн Америкийн зохиол. Уг зохиолч маань өөрөө Нобелийн шагналтай. Бас энэ жүжигийг манай Эрдэнэ театр бүртээ 1996 онд Орос улбаны улсын Бурятийн нэртэй найруулагч Кондратьев ирж найруулж исэн, тоглож исэн. Тий. Ийм түүхтэй. За энэ жүжиг одоо яагаад тавигдах болов гэхээр манай ерөнхий найруулагч, манай театрын ерөнхий захирал манай одоо энэ жүжигийг сонгосон учраас яг одоо энэ цаг үе болсон энэ цаг үед дуурах ёстой ийм бүтээл байна гэж харж бидэнд одоо уншуулад тэгэл уран бүтээлчид ингээд энэ чинь нэгдсэн уншилт хийдэг байхгүй. Ингээд ерөөсөө эндээс нөгөө задаргаа зохиолынхаа задаргаа хэлэх санаа гол туйлын зорилго юу хөндөд байна. Өнөөдөр одоо энэ эмэгтэйчүүдийн гэдэг юм ер нь гендерийн асуудал яригддаг шүү. Энийг ингээ харж байх нэ ялч байхгүй юм бол тавигдаад
үзэгчдийг хүртэл болох ёстой юм байна гэдэг дүгнэлтэнд хүрч байгаа. Тэгээд энэ жүжиг маань аль биесээр ингээд ажилдаа ороод цаг өнгөрсөн 3 сарын 5-нд нэгдсэн. Тийм ээ. А энэ одоо Кэбот гэдэг дүрийн хувьд бол 75 настай өвгөн. Энэ өвгөн ямар мөн чанартай юм бэ гэвэл одоо өөрийн гэсэн юмдаа өмчөрхөв, эзэрх одоо тийм ээ. Ерөөсөө бусдад ингээд зүгээр юмаа гаргад өгдөггүй. Харамж хахир хатуу зантай гэсэн хэдий ч энэ юуны төлөө ингээд ажиллаж амьдарч юуны төлөө тэр өчнөө хөрөнгө эдлэн газрыг ингээд цуглуулж босгож зүтгэж байгуулсан гэдгээ ойлгохгүй явсаар хамгийн эцсийн цэг дээр очиод ойлгож байгаа байхгүй. Тэр амьдрал гэдэг чинь яг ийм байдаг юм байна. Хөрөнгө мөнгө хураахтай гол нь биш юм байна. Тийм ээ, хамгийн гол юм чинь хайр юм байна. Эцгийн хайр, эхийн хайр. Ялангуяа эхийн хайр үзээгүй хүүхдүүд ямар өсөж өндийд юм бэ? Энэ тухай үндсэн жүжиг. Театр үзээ сурцсан үзэгчид маань байна. Төрүүлсэн. Театр үзэж суралцж байгаа үзэгчид маань бас байгаа байхгүй. Тэгэхээр энэ үзэгчдээс бас ингэ амжилтлан гуймаар байгаа байхгүй. Та хэд маань мэдээж 19 цагаас зарлагдсан тоглолт бол цагтаа эхэлнэ. Театрын өөр нэгсэн хонхтой. Яг тэр хонхондоо захирагдах хэрэгтэй. Хонхондоо захирагдаж хөшиг нэгддэг уламжлал түүхтэй, хуйлтай. Тэгэхээр та хэд маань тэртээ дөрөв Монголын одоо Улаанбаатарын төгжрөл мэдээж яалтай байл. Төгжрөл рүү ингээд хүмүүс маань бурууж ихтгэлтэй. Гэхдээ энийг чинь тооцоод дахиад магадгүй 15-20 минутын өмнө гараа ажиллаа зохицуулаад тийм ээ машин тэргээ хаан тавих уу машин тэрггүй ирэх үү яах уу гэдгээ тооцоолоод ингээд гарч байгаа чи. Хоёрдугаарт энэ театр гэдэгт орж ирэхдээ та хэд бас нэг өөрсдийн гэсэн нөгөө нэг тийм ээ ихэмсэг зам төрхөө ингээд харуулж гайхуулж өөрсдөө мэдэрч орж ирэв. Ямар гоё вэ энэ үзэгчтэй. Тэгэх юм бол үнэхээр сайхан байхгүй. Тэгэхгүй ингээд одоо юу гэдэг би нэр хувцастай одоо над чиг ийм хувцастай орж ирчээд театрт орж ирээ суугаад сонгодог жүжиг үзээд ойлгоод ингэнэ гэхэрэл нэг л наалдахгүй байгаа үстэй. Гурд орж ирчээ тэнд ингээл нэг шажигдл юм идээд л одоо чипс яагаад ундаа тас сэтлэн гол бис гээл ингээл энэ чимээ чинь одоо бусад нөгөө үзэгчтэйч тэр жүжигчтэй ээж тэр айгүй тийм нэг сонин сэтгэл зүйн жижигэн дарамтыг үүсгэж байдаг. Хамгийн түрүүнд одоо үзэгч түмэндээ та нартай маш их баярлж байна. Театрын хамт олонныхоо нэрийн өмнөөс үнэхээр баярлж байна. Театр үзээ сурна гэдэг бол энэ бол гайхалтай бас том хүмүүжил соёл юм а гэж бид хэлэх байна да. Улсын драм эрдэнэ театрын уран бүтээлчид та бүхнийг хайлаас модны дор хүлээсээр.